Зөв сонголт подкаст тантай хамт. Сайн байцгаана уу гэгээлэг оршооноо шинэ өдрийн минь. За өнөөдрийн дугаар хүн бүрийн мэдхийг хүсдэг soulmate blog буюу soulmate-тэйгээ уулзрахад саад болдог шалтгаанууд тухай бэлдсэн байгаа. Сүнслэг бэлэг ухаанд soulmate blog буюу сүнсний ханаа таних, түүнтэйгээ холбогдох, хамтрах боломжийг хаадаг олон дотоод болон гадаад саад байдгийг тайлбарладаг. За эдгээр нь зөвхөн хувь хүний амьдралын шугамаас биш, заримдаа карма, гэр бүлийн шугам, сүнсний гэрээ зэргээс шалтгаалдаг гэж үздэг. Soulmate хаадаг гол шалтгаанууд. За үүнд нэгт нь өөрийн дотоод шарх эдгээгүй өвдөлтөөс болоод үүнд нь хүүхэд насны шарх нөгөө л хаягдсан, гологдсон, хүчирхийлэлд автсан, үл тоогдсон мэдрэмжүүд орно. За мөн өөрийгөө хайрлахгүй, үн цэнээ мэдэхгүй байх, дотооддоо би хангалтгүй гэдэг итгэл үнэмшлээс болдог. За эдгээр нь soulmate-тэй татахт нь саад болж харин сэтгэгцийн эмгийн уяа буюу нөгөө танил токсик харилцаанд дахин орсоор л байдаг. За өмнөх дугааруудад сэтгэгцийн эмгийн уяа хэрхэн хүүхэд насны хамтын харилцааны тарааманаас гарах дугааруудыг тавьсан байгаа. Тэдгээрийг орж үзцгээгээрэй. За хоёр дахь нь карма өр ба хуучин харилцааны үлдэгдэл. За карма өр гэдэг маань бид өмнөх амьдралдаа эсвэл энэ амьдралдаа хийсэн тодорхой үйлдэл, сонголтын улмаас бусдад өөртөө эсвэл оршихуйн хуульд үлдээсэн тэнцвэргүй эрчмийг хэлдэг. За өмнөх амьдралын шийдээгүй карма, хуучин хайр амраг сэтгэлийн холбоо таслаагүй улмаас гомдол, өш хонзон, өр нэхээсний холбооноос үүсдэг. За энэ үед шин soulmate-тэй ирэх орон зайгаа хааж хуучиндаа баригддаг. За өшөө хонзон бол гомдлын хамгийн дээд цэг нь байдаг. За үүнийг жишээгээр тайлбарлах юм бол хэн нэгэнд хаягдчаад гомдоод энэ яванда өш хонзон болоод би ёстой энэ хүнд хэн болохоо харуулна гэж өөрийгөө хид их туушарч дайчилж дээд оргилдоо хүрэх нь бол буруу юм аа. Харин үүний оронд би бол илүү ихийг бүтээх чадaltaй, илүү ихийг авах эрхтэй гэж манифест хийж бүтээх юм бол тухайн сүнс хувийн сүнснийхэн хувьд заслаа хийснээрээ өөрийнхөө soulmate-ийг шагнал урамшуул авж байгаа маягаар өөртөө ингэж татаж авдаг байх нэ. За гурав дахь шалтгаан нь айдас ба хамгаалалтаас болоод үүнд нь гэр бүл салалт, хуурдагдсан туршлага, дахиж шархтахаас айж эмээсэн мэдрэмж, дотоод ертөнцийн өөрийгөө хамгаалахын тулд хайр хүлээж авахгүй байгаас болдог. За айдас бол хамгийн хүчтэй хаалт. Soulmate орж ирэхэд түүнийгээ өөрөө ингээд түлхээд байдаг гэсэн үг. За дөрөвдөг нь болохоор энергийн тэнцвэргүй байдал. Хүн болгонд эм гэсэн энерги эрч хүч байдаг. За хэд эрэгтэйлэг эсвэл эмэгтэйлэг эрч хүч дамгаалах. За өөрөөр хэлбэл эмэгтэй хүн байж хэд их эршүү занг дуурайх эсвэл нийгмийн болон бусдын чил ав ижил хүүстэн байхаа гэдгээс болоод өөртөө эргэлзэж төөрснөөс болоод мөн сексийн энергийг буруу ашиглаж хуучин шинэ харилцааг хослуулснаас болоод мөн чакра хаалттай ялангуяа зүрхний чакра хаалттай бол энэ асуудал гарах нэ. За soulmate-тэйгээ уулзрахын тулд хоёр талын энерги нэгэн төвшөнд нийцэж тэнцвэртэй байх нь зайлшгүй шаардлагатай байдаг. За тав дахь шалтгаан нь болохоор сүнсний гэрээ цаг хугацаа. За зарим soulmate тодорхой насанд эсвэл тодорхой туршлага эзэмсэсний дараа заавал уулзрах ёстой гэсэн гэрээтэй байдаг. За хүн өөрийн сүнсний заслаа хийгээгүй үед soulmate ирэхгүй. Тийм болохоор өөрийн дутагдaltaй тайл
айдас хүйц травмагаа засах нь одоо хамгийн анхны алхам. За мөн одоо divine timing буюу оршихуйн цаг хугацааг одоо хүлээж байдаг. За 6 дахь шалтгаан нь болохоор нэгдэх ёстой хоёр soulmate-ийн үнэт зүйл ба одоо амьдралын зам мөрийн одоо зөрөөнөөс болоод одоо эдгээр хоёр soulmate минь учрахгүй байх шалтгаантай. За энэ нь юу гэсэн үг гэхээр хин нэгнийх нь буюу хоёулынгийнх нь одоо амьдралын зорилго нь одоо тодорхойгүй байхад үүнийг одоо мдээгүй үед гэсэн үг. За сүнсний хөгжлийн шат зөрүүтэй байх. За хин нэг нь бэлэн байхад нөгөө нь одоо сүнсний хөгжлийн хувьд бэлэн бус нөгөөтгөөсөө их доогуур түвшинд байгаа үед. За өөрийн жинхэнэ мөрөөдөл хүслээ хувь заяагаа дагаагүй байх үед. За жишээ нь бусдын нөлөөнд дор сонирхолгүй мэргэжлээ сонгох, өөрт нь ингээд оршихугаас өгсөн төрөлхийн авьяас бэлэг байхад түүнийг огоорох эсвэл буруу зүуд ашиглах. За soulmate бол зөвхөн хайр сэтгэл биш одоо хамтдаа сүнсний зорилгоо биелүүлэх одоо түншүүд байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. За 7 дахь шалтгаан нь болохоор өнгөрсөн үеийн үнэт зүйлд хит баригдах. За энэ нь одоо гэр бүлийн итгэл үнэмшил, уламжлал, дадал, удамшлын травма, шашин сүтлэг зэрэг нь орно. За жишээ нь хизээ гэрлэх, ямар хүнтэй гэрлэх ёстой гих мэтийг нь одоо эцэг эхийн одоо сөрөг итгэл үнэмшил, шашин шүтлэг уламжлаас болоод одоо тэр нь одоо хязгаарлагдах. За хүн өөрийгөө одоо бусдын хамаарал хит оруулснаас болоод за жинхэнэ soulmate-тэйгээ харилцах одоо эрх чөлөөг нь эдгээр зүйлүүд нь одоо хаадаг байх нэ. За 8 дахь шалтгаан нь заавал туулах сүнсний шалгалт, сорилт ба түүнээс одоо дутуу сургамж авснаас болоод за хүн soulmate-тэйгээ уулзахаас өмнө тодорхой нэгэн сургамж харилцаанд заавал орох ёстой байдаг. За хэн нэгэн эсвэл одоо хичнээн хүнтэйч харилцаанд орж болдог. Энэ нь одоо бүтлэхгүй хайр эсвэл нөгөө токсик харилцаач байж болдог. Хэрвээ одоо энэ суралцах ёстой харилцаанаас юу ч ойлгоогүй тохиолдолд эсвэл өөрийгөө засаж хөгжүүлээгүй бол жинхэнэ soulmate-тэйгээ уулзах нь төдий чинээ хоошлогдоод байдаг гэсэн үг. За 9 дахь шалтгаан нь өрсөлдөгч хүслээсээ болоод soulmate-тэй уулзах боломжоо ингээд хаагаад ингээд хоошлуулад байдаг. За хүн болгонд одоо нэг хүш нилээ хэдэн хүслүүд байдаг тий. За жишээ нь за хүнтэй суух хүсэл нь 80% байхад гэтэл одоо үлдсэн 15% нь одоо эрх чөлөөтэй байхыг хүсэж байдаг. За дуртай үедээ юу хүссэн зүйлээ хийн, хинээс ч зөвшөөрөл авахгүйгээр хийх хүсэлтэй байх. За жишээ нь энд нь одоо унтах, зугаацах, өрн таран хийх юу ч байж болно. Тэгтэл нөгөө үлдсэн 5 хүсэл нь одоо эмэгтэйчүүдийн хувьд одоо гоо үзэсгэлэн биеийг хаагаа одоо энэ чигээр нь байлгаж алдахгүй байх хүсэл нь байдаг. За тэгээд хэрвээ би гэр бүлтэй болчих юм бол хүүхэд гаргах юм бол гоо үзэсгэлэнгээ алдчихна гэх одоо айдас. За эрэгтэйчүүдийн хувьд болохоор мөнгө хөрөнгө хураах хүсэл нь одоо 5% байх жишээ нь одоо олсон мөнгөнийхөө ихэнхийг нь одоо гэр бүлдээ зарцуулаад мөнгө хурааж чадахгүй болох нь гих мэтээс болоод нөгөө гол soulmate-тэйгээ заяаны хантайгаа суух хүслийнхээ хүч энерги ингээд бууруулад байдаг. За таны soulmate-тэйгээ учирч гэр бүл болох хүсэл чинь яг 100% баттай бүрэн итгэлтэй байж нөгөө хүнээ энерги долгионоороо татдаг шүү. Энэ чинь л манифест юм. За 10 дахь шалтгаан нь болохоор эцэг их асран хамгаалагчийн одоо таны араас үр хүүхдийн араас сэтгэл зовнил нь таны soulmate-тэйгээ учрлыг чинь ингээд хоошлуулад байдаг. За энэ нь одоо голцоо ганц бие эцэг ихтэр их ажигладаг. За эсвэл одоо токсик харилцаанд байсан аав ээж нар хүүхдээ одоо хүнтэй суух нас нь болоод ирэхээр хүүхдийн араас дандаа муу хүнтэй суугаад миний зовлон үзчихвээ гэд одоо санаа заваад бас ингээд араас нь өглээд байдаг. Ингээд байхаар яг л тэр муу хүнийг нь тэр өөр хүүхэдтэй дууддаг. Тэгэл одоо
хэлсээр байхад чинь ингээл хүүхдэд зэмлэл дуусдаг. За тийм болохоор одоо амны бэлгээс аштын бэлэг гихчээр одоо үр хөвгдийн хойноос одоо болоогүй юмныхын төлөө санаа зовж байхын оронд ерөөл батламжийн үгнүүдийг өгж жанших хэрэгтэй. За мөн одоо өтөл болсон ганц бие ээжч бай, аавч бай. Одоо ганцаарт чинь хаягт чинь гэдэг битүү айцнаасаа болоод хүүхдээ хажуунаасаа одоо хүнд өгч явуулахгүй. Одоо хажуудаа байлгах одоо нууцлаг хүсэлтэй байдаг. Тийм болохоор одоо өтөл болсон ээж аавтайгаа одоо хүнтэй суусан ч одоо хамтын амьдрал зохиосон ч өөрийг нь одоо ингээд хамт аваа явна, өөртөө нь хамт насан туршид нь байна гэдэг одоо батламжийн үгийг хэлж одоо байх хэрэгтэй байдаг. За 11 дахь шалтгаан нь болохоор амьдралын сонголт буруу байвал. За зүрх сэтгэлээрээ биш эдийн шунал, тачаал, биеийн амрыг хаарсан, бэлэнчилсэн, эсвэл айдас, бусдын шахалт, ятгалга доор суурилсан сонголтыг хийх одоо альва үйлдэл хийхдээ мөн хамтрагчаа сонгохдоо хийвэл одоо соол мэдтэйгээ уулзрах нь одоо улам хойшлтгоо. За 12 дахь шалтгаан нь болохоор хувь хүний эготой холбоотой. За сүнсний нэгдэл болоход одоо хамгийн том хаалт бол өөрлөгөө төвлөрсөн, өөрийгөө илүүд үзсэн, нөхцөлд хайрыг шүтсэн одоо жишээ нь чи ингүүл би тэгнэ гэсэн амиа ботсон амьдрал байдаг. За эндээс дүгнээд хэлэхэд одоо соол мэтэ хааж хойшлуулах нь одоо дан ганц гаднаас биш, хэн нэгнээс биш, бас өөрөөс чинь өөрийн чинь одоо дотоод болон энергийн түвшний хаалтаас ч бас болдог бахны. За эдгээрийг одоо бясалгал, уучлах, энерги цэвэрлэх, shadow work зэрэг аргаар одоо тайлж зүрхний хаалга нээх үед одоо соол мэдтэйгээ холбогдож болно. За манайхан одоо комент дээрх одоо 12 шалтгааны аль нь танд байгааг тус дугаарыг бичиж үлдээгээрэй. Бүгдээрээ одоо ямар зүйл дээр илүү анхаарлаа хандуулах хэрэгтэй вэ гэдгээ мэдэж авах болцгооно. За одоо ингээд танд өөрийнхөө соол мэтэндээ ямар хаалт хийгээд байгааг мэдэх 10 шинж тэмдэг мөн одоо тэдгээрийг тайлах ямар арга хэмжээнүүд байгааг ярилцъя. За нэгт нь дахин адилхан буруу токсик харилцаанд ороод байна уу? За шинж тэмдэг нь үргэлж одоо ижил төрлийн хүнтэй уулзах. За жишээ нь одоо эрхэмсэг хүйтэн, ам панаа сайтай хуурамч хүн, эсвэл одоо bad boys татагтаад л байна уу? За үүнийг одоо тайлах арга зам нь болохоор та shadow work хийж өөрийн дотоод шархнаас гаралтай таталтыг ухамсарлах хэрэгтэй. За хоёрт нь болохоор хуучин харилцаанаасаа гарч салж чадахгүй байна уу? За шинж тэмдэг нь болохоор хуучин хамтрагчаа зүүдлэх, за хуучин хамтрагчаа дурсамжаасаа гаргаж чадахгүй байх, харилцаагаа дотроо одоо дуусгаагүй мэдрэмжтэй байх. За тайлах арга зам нь болохоор холбоогоо таслах, бясалгал хийн одоо хуучин сүнсний харилцааг өршөөлж, чөлөөлж явуулах хэрэгтэй. За гурав дахь нь болохоор айдас давмгайлж байна уу? За шинж тэмдэг нь болохоор бусдад хайртай болохоос айх, зүрх сэтгэлээ шархтахаас айж зайлсхийх. За үүнийг тайлах арга зам нь болохоор зүрхний чакрага эмчлэх болон дотоод хүүхдийн бясалгалыг хийж айцыг одоо айжмаар суллах хэрэгтэй. За дөрөвт нь өөрийн үн цэнийг мэдэхгүй байна уу? За шинж тэмдэг нь болохоор би хангалтгүй гэдэг бодлоос болж одоо соол мэтэ ирэх боломжийг хаагаад байдаг. За тайлах арга зам нь болохоор өдөр бүр өөрийгөө үнэлэх үнэлэмжийн баталгаа одоо үг хэлж одоо толны өмнө өөрийгөө ингээд засах хэрэгтэй. За үүнийг бол mirror work хийх гэж хэлдэг. За тавт нь секси энерги бохирдсан байна уу? Сүнслэг бэлэг ухаанд секси энерги бохирдно гэдэг нь сексиг хайр сэтгэл, шинэ хүүхэд бүтээхийн оронд зөвхөн таашаал, шунал,
донтох байдлаар ашиглах үед бохирддог. За зөвхөн таашаалын төлөө харилцсан секс нь карма өр хүлээс болж үлддэг. За үүний шинж тэмдэг нь сексийн дараа тайван биш харин хоосон дорой ядарсан мэдрэмжтэй байх. Хамтрагчаа харахаараа татагдагч тайван бус айдастай мэдрэмж төрөх. За хүсэл, шунал, хит давамгайч, хайр хүндэтгэл дутагдах. За бүтээлч байдал эрч хүч унах. За эдгээрийг тайлах арга зам нь хуучин хамтрагчийн сөрөг энергийг салгах, уучлах. За хоёр дахь чакра болох хувилгаан хүрт чакраг ус голын элемент ашиглан энергийг цэвэрлэгээ хийх. За сексийг зөвхөн дур таашаалаар биш хайр, ухаарлалтай холбож ойлгох. 6 дахь шалтгаан амьдралын зорилго тодорхойгүй байна уу? За шинж тэмдэг нь өөрийн мөрөөдөл, зорилгоо мэдэхгүй бусдын шийдвэрээр байх. За энэ нь соулмейттэйгээ зорилгоо нэгдэх ямар ч боломжгүй байдаг. За тайлах арга зам нь өөрийн сүнсний зорилгоо танин мэдэхийн тулд тэмдэглэл хөтлөх хэрэгтэй. Өөрийн зам өрөө олж нэх. За долоот нь хэтэрхий өндөр эсвэл бодит бус хүлээлттэй байна уу? За шинж тэмдэг нь соулмейтэй төгс байх ёстой гэж итгэж хит их өндөр шалгууртайгаар бусдыг гол шилж сонгох. За тайлах арга зам нь болохоор soulmate гэдэг нь хамтдаа суралцах, хамтдаа өсөх түнш гэдгийг хүлээн зөвшөөрөх. 8-т нь гэр бүл нийгмийн шаардлагад баригдаж байна уу? За шинж тэмдэг нь гэр бүлийнхний сонголт нийгмийн шалгуураар өөрийгөө хэмжих. За тайлах арга зам нь болохоор гэр бүл нийгмийн хүлээснээс ангид миний жинхэнэ би хинбэ гэдгийг өөрөөсөө асууж энэ асуултанд хариулж өөрийгөө олж тодорхойлж тэмдэглэл хөтлөх. За 9-т нь карма харилцааны өртөө байна уу? За шинж тэмдэг нь зарим хүнээс огт салж чадахгүй хүчтэй татагтаад хуучин токсик харилцаанд үлдэж байна уу? За тайлах арга зам нь кармаг зөвшөөрөх, уучлалын бясалгал хийж өр төлөөсийг дотооддоо хаах. За 10-т нь дотоод эрэгтэйлэг, эмэгтэйлэг энергийн тэнцвэргүй байдал байна уу? За шинж тэмдэг нь хит их өөрийгөө дэглэмцэн захиран альваг хийх, эсвэл хит их итгэхгүй байдал, сул дорой хүчгүй байдал. За тайлах арга зам нь эмэгтэйлэг энергийг тэнцвэржүүлэхэд бүтээлч байдал, урлаг, байгальтай холбогдох. За эрэгтэйлэг энергийг тэнцвэржүүлэхийн тулд зорилго тавих үйлдэлээ хийх. За 11-т нь болохоор өөрийгөө хохирогч мэт мэдрээд байна уу? За шинж тэмдэг нь бусдад бурууг өгсөн, бусдыг өөрөөс нь уучлалт гуйж ирэхийг хүсэн хүлээсэн, гомдол, өс хонзон ихтэй, бусдаас хайр, инрэл, аргадал, өглөг хүссэн байдал. За тайлах арга зам нь болохоор хэн намайг хайрлах вэ гэх биш, би хэнийг гэрэлт хөтлөх вэ гэж өөрөөсөө асууж зөв хүсэлтэд байж бясалгал хий. Гэрэл гэгээгээ түгээгч хүн нь би гэж бусдад үйлчлэж туслах замаар сүнсний хэд энгийн төвшнгөөсөө гарах. За эдгээр бүгдийг алхамаар хийх үед та soulmate-тэйгээ удахгүй уулзах болно. За хэрвээ та бүхэн хүсвэл дараагийн дугаартаа 7 хоногийн soulmate-ийн хаалтыг арилгах медитац болон бясалгалыг зааж өгч болно. За үүнийг комментээр бичээрэй. За өнөөдрийнхөө дугаарыг ингээд soulmate-тэй татах 7 хоногийн бясалгалаар өндөрлөе. За өөрийнхөө тухтай орчинг бүрдүүлээд духлан суугаад нүдээ анаад 3 удаа хамраараа намуухан гүн амьсгаа аваад намуухнаар лаа үлээж байгаа юм шиг амьсгалаа гаргаарай. Энэ үед танд ямар нэгэн бодол орж ирвэл түүнийг шүүмжлэлгүй анзаарч хараад нүүгээд явж буй үйл мэд төсөөлөд амьсгалдаа дахин анхаарлаа төвлөрүүлээрэй.
Амьсгалаа хэвэн авч хөлийн хурнаас эхлээд толгой орой хүртлээ алгуур аажмаар биеэ мэдрээд чангарсан хэсэг болгон суллахтаа амьсгалаа гаргаарай. Үүнд та 3-5 минут зарцуулж болно. Өөрийгөө нарны цацраг мэт цацарч байгаа мэт төсөөлөөрэй. Би өөрийнхөө сүнслэг үнэтэй нийлэхэд бэлэн байна. Миний зүрх гэрлийн ханаа татахад нээлттэй байна гэсэн батламж үгийг хэлээрэй. Та хоёрын гэрэлт утсаар хоорондоо холбогдож байгаагаар төсөөлөөрэй. Би соулмэтэй таних хүлээн авахад хайрлаа дэмжихэд бэлэн байна. Өөрийн сүнсний нэгдэл үнэн заяаны хантайгаа нэгдэж байна гэж хэлээрэй. За та бүгдэд соол мэдтэйгээ удахгүй учрахын сайхан өрөөлийг хүсье. Дараагийн дугаартаа сүнсний зорилгоо хэрхэн таних мэдэх талаар бэлдсэн байгаа. Удахгүй уулзцгаая. Үлдсэн цагаа амар амгалан сайхан өнгөрөөгөөрэй.